За энэ өдрийн мэндийг хүргье. За энэ тогтоолын төслийн нь бол дэмжиж байгаа. Гэхдээ яг агуулга тал дээр бас нэг жоохон ажилламаар байна. 22 онд улсын төсвөр хэрэгжиж байгаа дутуу баригдсан одоо бослын салбарын хөрөнгө оруулалт дээр бол төсвийн байнгоороо бослын байнгоор хамтарч ажиллаад тухайн үед одоо 60 гаруй дутуу баригдсан байсан объектуудыг бүгдийг ашиглалтанд оруулжсэн. За тэрийг дагаад нөгөө төсөв өргөн барихад нь бид нар урсгал зарлалыг бослын салбарын урсгал зарлалыг нэмээд суглааны цэцэрлэг гэдгийг байхгүй болгожсэн. Тэгэхээр бид нар энэ одоо нэгэнт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ төсөл арга хэмжээг одоо шалгаад сайжруулъя гэж байвал бас нэг жоох өргөн цар хүрээнд бас жоох юм харчуул их сайн байна. Тэгэхээр бид нар бол дараагийн ямар арга хэмжээ авах талаар бас уруулмар. Яг бид нар бол ер нь энэ асуудал нь бол зөвхөн угтаа хэлбэл улсын их хурлд өөрт нь байгаа юм. Хөгжлийн бодлого төлөлтийн хууль одоо бид нар жилийн төлөвөө батлахад орж исэн санал дээр нь ямар нэгэн ирэмбэггүйгээр ямар нэгэн тэргүүлэх чиглэл барихгүйгээр олон санал төсөл хөтөлбөр ордог. За төсөв батлагдахад бас тэгдэг. Тэгэхээр яг бид нар бол энэ төсвийн хууль хөгжлийн бодлого төлөлтийн хуулиуд дээр бол ер нь улсын төсвөр яг юу хийх үү, юу хийхгүй вэ гэдгийг бол маш сайн эренбэлж ер нь хуульдаа оруулж өгмөр байна. Одоо бол ганцхан л ирэн байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр зураг төсөв тээзүү гэдэг л ирэн байгаа юм. Зураг төсөв тээзүүг бол хасаж болдог. За байгаа бол одоо тэгээд үгүй гэж хэлэх ямар ч боломжгүй ийм нөхцөл байдалд байдаг л хууль нь угаасаа ийм юм. Яг энэ дээр нэг хэд хэдэн санал юу хэлэх гээд нэхэр бид нар бол ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл арга хэмжээг харахад бол бас нэлээд олон тоног төхөөрөмжийн одоо саналууд байдаг. Нэг бол засаг хажуудаа лизингийн компанитай болох юм уу? Аль эсвэл бид нар энэ лизингийг одоо тухайн бүрэн эрх одоо улсын их хурлын бүрэн эрхтэн дүүцүүлэх байдлаар лизингээр энэ одоо тоног төхөөрөмж, машин эдрийг авахыг нь үд хаалгыг нээгээд өгчүүл улсын төсвөр эрх ачаал нь багасах байхгүй. За тэгээд тэрийг жил жилд нь тодорхой хэмжээний зарлалыг нь урсгал зардал дээр тавиад явуучвал бид нар нэг жилийн дотор одоо бүх одоо багш нарын компьютерыг шийдэж болж байна. Одоо яг шаардлагатай газар бүх автомашинуудыг шийдэж болж байна. За одоо юу гэдэг нь одоо нэг иймэрхүү байдлаар тоног төхөөрөмжд бүгдийг шийдэх боломж байгаа. Эрүүл мэндийн салбарч гэдэг юм те. Тэгэхээр энийгээ бид нар төсвийн хууль дээр нэгдүгээрт оруулж өгмөр байгаа. Хөгжлийн бодлого төлөлтийн хуульд оруулж өгмөр байгаа. За тэгээ гадаадын бям цог дарга яриад байгаа бид нар зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжижсэн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа тэр төсөл арга хэмжээ энэ төр нэгтгэж юмрах. Одоо нэг 10 аймаг дээр нэг 10 дулааны цахилгаан станц гэдээ яриад байдаг. Дуустдгүй хэрэгждэггүй ийм төсөл арга хэмжээс болвол нэг бол давтгалзах, нэг бол төсөл хөтөлбөрөөр өөрчлөх шаардлагатай. Тэгээ энэ дээр ямар нэгэн санал дүгнэлт гарахгүй. Тэгэхээр зүсгэн засгийн газарт өгөөд таях биш энэ дээр бол улсын хурлаас ажлын хэсэг гарч ажиллах хэрэгтэй юм аа. За магадгүй одоо хамтарсан ажлын хэсэг байх үгүй. Тэгээ үүнтэй улбаалав энэ 3 асуулт асууя гэж бодож байгаа. Нэгдүгээрт бол энэ зарим төсөл хөтөлбөрийг бол нэг хувьчилнаа гэсэн асуудал орсон байна л да. Тэгэхээр энэ эренбийг нь хэн хийх вэ? Одоо ач холбогдлыг нь яаж харж одоо алийг хэрэгтэй хэрэггүй гэдгээр ирэмбэлж ингээд товчлох гэдэг байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт. За мөн цаашдаа бас энэ одоо энэ хэрэгжиж байгаа гадаадын зээл тусламжаас ер нь одоо ингээд олон жил одоо бид нар сая ашиглалтыг сайжруулах ингээд гадаадын зээл ашиглалтыг сайжруулах хуулийн төслийг санаачлалаа шүү дээ. Санаачлаа батлууллаа. За өнгөрсөн жил тухайн хуулийг би өөрөө санаачилсан одоо манай мөнх баяслан гишүүн байна. Маш санаачлагтай гишүүн. За Авбакир байна. За манай сайн зориг байна. Бид дөрөв хоёр нь бол санаачлал. Одоо өнгө нь бол ингээд тэр чинь ирэмбэлж байгаа байхгүй юу? Яг түүнтэй адилхан энэ гадаадын зээлүүд дээр ирэмблэх асуул зайшгүй хэрэгтэй. Тэгээд хэрэггүйнүүдээс хэрхэн яаж салах вэ? Энэ дээрээ За Пунслбаг шүү. Хууль санаач хариулъя. Тийм ээ. Тэгэхээр одоо энэ тогтоолын төслийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, дээрээс нь орон нутгийн төсөв, орон нутгийн сан, гадаадын зээл тусламж, төрийн өмчийн бүх объектуудад бид нар бүх ер нь өмчлийн хэлбэрүүд одоо хэрэгжиж байгаа, одоо яг баригдаж байгаа энэ төслүүдэд бүгдийг нэг хавтгаа гаргаж ирж харъя гэж байгаа. Тэгээ явцыг нь ингэж тооцоод аль төслүүдийг нь хэрэгжүүлэх, алийг зогсоох. Энэ шийдвэрүүдийнхаа одоо энэ жагсаалтаа засгийн газар улсын их хурлд авчирч бидэнд одоо тайлан болгож бэлтгэж өгнө. Улсын их хурлын гишүүд бид нар эцсийн шийдвэрийг гаргах. Аль одоо бүтээн байгуулалтын ажлыг зогсоох уу, алийг нь үргэлжлүүлэх үү.
гэдэг дээр шийдвэр гаргах юм а. Улсын их хурл өөрсдөө шийдвэр гаргах. За ган өгсөн тодруулъя. Гэхдээ энэ улсын их хурлаас ажлын хэсэг өмнө яг боловсрын салбаруудаар гараад би тухайн үед ажлын хэсэг ахлаа явж ирсэн. Тэгэхээр энэ нэгдүгürt энэ наадмаас өмнө гэдэг хугацаа л худлаа шүү. Хоёрдугаарт ийм хэмжээний тогтоолын төслийг улс засгийн газар чиглэл өгч бол эндээс улсын их хурлаас ажлын хэсэг гарч ажиллах хэрэгтэй. Тэгээд тэр одоо болвол бүх төсөл аргын одоо хөрөнгө оруулалтын тэр төслүүд дээр очиж үзээд тэгээд тухайн одоо салбарын яам тань уулзаад өргөжлүүлэхгүй хувьчилж болох уу болохгүй юу ингэж явахгүй бол зүгээр засгийн газарт ингээ найдаж үлдээгээд 7 сарын 1 гэдэг хугацаа өгч бол энэ бол ямар ч ач холбогдолгүй тогтоол болно шүү. Энийг анхааруулаад хэлчихмээр. Тэгэхээр саний дээр гадаа зээлтэй холбоотой асуудал дээр би дээгээс нэг хариу сонсчмоор байна. Тэгээ хугацаан дээр бол би Наранбаатар дараагаас асуух гэдэг юм. Энэ дээр та ер нь их хурлаас ажлын хэсэг байгуулад ажилуулад тэгээ энэ эрен бэрэмбийг хийгээд тухайн салбар яамдуудад нь ажиллаад явбал яасан бэ гэдэг л санал байна. Хэрэгждэггүй биш, хэрэгждэг тогтоол баталмаар шүү дээ. Манай Бонсол багш өөрөө хэрэгждэг тогтоол гарах хэвээр хэрэгжихгүй байна гэж ярьсан. Одоо эн чинь өөрөө хэрэгжихгүй айгүй бол янз янзын ашиг сонирхол орсон юм болох гэдэг юм биш үү? Наранбаатар гişүн. Наранбаатар төсвийн банкар хариулъя. Тэгээ энэ тогтоол дээр бол тэр эренбийг нь тогтоох судалгаагаа хийгээд эренбийг тогтоох үнэлэх барих төлөвлөх одоо энэ үйл ажиллагааг бол засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. За ямар нэгэн улсын хурлаас ажлын хэсэг байгуулах барих тухай заалтал байхгүй. Зүгээр нэмж оруулаад ингээд явж болох болцоот. Тэгээ бид нар бол өнөө анхны хэлцүүлэг дээр гишүүдээс саналуудаа авцсан зарчмын зөрүүтэй саналуудаа аваад ингээд явж байгаа. Тэгээ нэмж санал хүрч ирэх юм бол бид нар эцсийн хэлцүүлэг дээр хэлцээл. Ингээд бүр цаашаа өргөжөөд явах нь л дээ. Анхныхаа бүр үзэл баримтлалаас нэлээд цаашаа нэмэгдээд, хүрээ нэмэгдээд, хариуцлагын заалт орж ирээд бүр ажлын хэсэг байгуулагдаад ингээд явах юм байна л да. Тэгэхээр нөө санаачлагчаас бас тодруулсан дээр байх гэж байна. За дөрөвдүгээр амжилт хариулъя. Ажлын хэсэг. Хавь гишүүний асуултанд хариулъя сангийн амтлагч жаргал. Тэгэхээр гадаад зээл тусламжийн төслүүдийн хувьд бол нэг яг хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хоёр асуудал байна. За нэгдүгээрт нь яг хилцээр хийгдээд явхад бол засгийн газар бол өрийн удирдлагын тухай хууль тавьсан шаардлагын дагуу тэзүү эдийн засгийн үр ашиг нийгмийн ач холбогдлыг нь тооцоод за нөгөө талаас нь хөгжлийн түнш байгууллага өөрийн стандарт дүрмүүдтэй тэрнийхээ дагуу шаардлагуудаа хангаад улсын хурлаар сойрхон батлагддаг. За улсын хурлаас сойрхон баталсны дараа тусгаасан хилцээр бол засгийн газар дээр хийгдээд яг тухайн одоо зээлийг ямар төслүүдэд яаж санхүүжүүлэх асуудлууд детальны ингээ хийгдэж явж байгаа. За одоо явж байгаа нийтдээ зээлийн 74 төслийн ихэнх нь бол 2016 оноос хойш хилцээрүүд нь яваад батлагдсан байна. Тэгэхээр өнөөдрийн цаг хугацаанд харахад бол бид нэр төслүүдийг эргэж харах зайлшгүй нөхцөл бол байгаа. Тийм учраас сүүлийн 2 жил бид нэр төслүүдийг ирэмблээд одоо нийт дүнг бол 370 тэрбумыг бол зарим одоо төслүүдийг хойшлуулах За гүйцэг хариулчих. зогсоох хилцээрийг бол хөгжлийн түнш талтайгаа хийгээд энэ гаргаж авсан дүнгээ бол одоо явж байгаа томоохон мега төслүүд дээр хуваарлах юм зохицуулт хийсэн. Цаашдаа яг энэ байдал бас үргэлжлээд явна. Тэгэхээр энэ илүү одоо хилцээрүүдийг хийхэд мэдээж зээлийн нөхцөл бас өөрчлөгдөж байгаа учраас хүрээ хязгаараа хумих асуудлаас айгүй чухал байгаа. Хөгжлийн бодлогын хаяг тэргүүлэх чиглэлдээ бид нэр зээлийн төслүүдийг авах, одоо байгаа төслүүдэд ч гэсэн ирэмблэх асуудал бол бас хийгдээд явж байгаа. Загаан өгсөн тодруулж асууя. Тэгээ ер нь эдийн засгийн тэргүүлэх чиглэлгээд манай сайдыг илчлээ л дээ. Би нөгөө эдийн засгийн тусгай бүс чөлөөт бүсийн хуулийг ингээд боловсруулах явцад манай Монгол улсад нийт хичнээн эдийн засгийн тэргүүлэх чиглэл байна вэ гэж судалгаа хийхэд 180 гэж. Тэгэр чин 180 тэргүүлэх чиглэлтэй байхаар яаж манай хөгжлийн бодлого төлөлтийн хууль олигтой гарах вэ ер нь? Ер нь дэлхийн ямар ч оронд 180 тэргүүлэх чиглэлтэй орн гэж байхгүй шүү эдийн засгийн чиглэлээр. Тэр манай эдийн засгийн яам бол энэ дэр жоохон ажилмаар байна. Энд чинь тэргүүлэх чиглэлүүдэд маш тодорхой болгоо. Тэгээ хөгжлийн бодлого төлөлтийн хуулийг оруулж ирэхэд төсөл арга хэмжээ нь тэрэн дотроо явдаг байхгүй болохоор чинь тэр чинь 180 байхаар ч юу ч хамаагүй орох боломжтой болж байгаа байхгүй юу? Одоо үндсэндээ хөгжлийн
төлөвлөгөөнд. Энэ асуудлууд нь бид нар бас өөрсөндөө байна, хуультай байна. Тэр үед энэ гадаадын зээл болон энэ лизингийн чиглэлийн асуудлуудыг нэг углуур гарan судлаа. Тэр нөгөө төсвийн хөрөнгө оруулалтын хуулиа оруулж ирэхдээ тэрийг зохицуултуудаа оруулж ирмээр байх. Энэ дээр За, лувсан мембагийн мөнх баясгалан гишүүн асуулт.